Сайн байна уу? За та бүхэнд өнөөдөр хэрхэн цэцэг бордох талаар мэдээлэл өгч байна. За одоо бид нэр хоёр төрлийн цэцэг бордно. Юу вэ гэхлээр эхлээд шинэ цэцгийг яаж хөрсөнд хийх вэ? Ургаж байгаа цэцгэн дээр хэрхэн бордоод нэмж хийх вэ гэдэг дээр хоёр юм тайлбар хийнэ. За энэ хөрс бол ерөөсөө л гаднаас олж ирсэн юм хар шороо байгаа. Энэ шиг юм шороо. Ямар нэг хөвдөн юм байхгүй. За энэ цэцгэн дээр бол нэг хэд хоногийн өмнө уул нь хөрсийн солилцсон. Тэгээ хөрсний гоё болцсон байгаа. Энэ дээр хөрсөө өөрчлөхгүйгээр яаж шууд бордох уу гэдгээ заан тийм ээ. За тэгээд энэ ерөнхийдөө нэг жоохон муудсан байгаа цэцгийг хөрсийн солиод энэ том сав руу хөрс рүү хийх яаж бордох талаар манай отгоо одоо хэлж игнэ. За зааврын дагуу одоо хийх байгаа. Анх удаа ингэж цэцгийн хөрс сольж үзэх чинь болохыг мэдэхгүй юм бол юм бол байгаа. За тэгэхээр юунаас хэлэх вэ? За ерөнхийдөө эхлээд энэ цэцгээ хөрснөөс нь үндсийн гэмтээхгүйгээр салгах чинь. За зэрэг одоо хөрсийн гэмтээхгүйгээр гэхлээр жоохон хөрс нь энэ цэцэгтэйг ойрхон байгаа гэж үзээд тэгээд жоохон ингээ холуур байлгаж жагаад сугалж авах гэж үзье. Гэтэ бас мэдэхгүй байна аа удаа гэж байгаа учраас. За ингээд татаж болох юм болов. Хажууд шин унгаад. Унгаах уу тий. За. За ингээд юм гараад хэлсэн. Энэ дэвш. Үндэстэйг ингээд цэцгийг ингээд гараад. За. Чинь мэрэгчлийн хүмүүс биш болохоор яг юмнуудаа ингээд чи. За одоо яах вэ? За одоо эндээс энэ хөсөө бүр бүгдийг авчих. За. За юм жоо чихтэй хөрсөн. За ингэчээд одоо ерөнхийдөө бордохдоо бол эхлээд хөрснөөсөө жоохон хийж өгнө. Ийшээ юу? Тий. За. Нэлээд хийгээд өччихээд. За. За ингэчээд бордооноос нэг юм одоо энэ ч ойролцоогоор 5 литр хөрс гэж байна. Бордооноос хоолны тийм момплицэн хэмнэн нуусан. Хоолны халбаа нэг хоёрыг хуураагаар нь тараагаад хийгээд байна. За. Хоолны албах чинь шүү дээ. За энэ хоёрыг хийх юм байна. Нэг ингээд хоёр. Энэ бордоо одоо тараагаад хуураагаараа. Ингээд үү? Тий. За ингээд тараач. За ингээд дээрээс дахиад нэг 5 см хэртэй хар шороо хийлээ. Энэ шороо. Наа шороноос хийчихлээ. Энэ шороо дараа нь хоёулаанд юмсуу. За. Энэс ингээд 5 см гэсэн тий. Тий. Ерөнхийдөө ингээд бордоогоо данд оруулчихад. За одоо суулгах гэж байгаа юугаа. Тачих юм тий. За. Тэгж жаад одоо хар шороонуудаа хийгээд дахиад хийчих юм. За гэж. Даалт ортлон хийх хэрэгтэй юм байна. За мөн ер нь мод тарихад ч хүртэл яг энэ аргачлалаар явна. Энэ бордоо маань өөрөө энэ доор яг ингээд шахмал хэлбэрээр байхдаа чиг барих чигүүр гүйцэтгэдэг. Дээрээс нь энэ үндсийг доош нь ургах нөхцөлийн бүрдүүлж энэ хөрсийг сэргжүүлж өгдөг байгаа. Энэ даваа талтай. Модонд бол нэг модонд ойролцоогоор 250 г. Одоо хөлөмжийн одоо үдцээ бөндөрийн бухны доор ойролцоогоор 30-аас 50 г буюу саяных хоолны халбаар 3-аас 4 удаа хийгээд шууд суулгацаа суулгаа авчдаг. Одоо энэ шорооноос бас жоохон чигтэй. За ерөнхийдөө ингээд бүтэн жилийн юу явчихж байгаа гэсэн үг байна шүү. Бордоо маань ингээд бүтэн жилээ дан тий. Тий. Жил. Энэ хөрс маань өөр аюул хөвдөн болж байна. Одоо энэ дээр ус их үгүй.
Ер нь яг хөө ингээд энэ чихтэй учраас нээх их услах хэрэггүй. Ерөнхийдөө бол ингээд усалчихад болчихно. Жох усалчих. Одоо тэгээд 2 сарын дараа энэ цэцгийг ерөнхийдөө ямар болсныг гэдэг юм да. Дахиад нэг лайваараа харуулна. Дээрээс нь хөрсийн болно. Хөрсийн бас ямар болсныг энэ бордоо маань зөвхөн энэ ургамалдаа нөлөөлөд зогсохгүйгээр хөрсийг бас аюулгүй хөвдөн болгож өгдөг байгаа. Одоо хэдүүл бас нэг туршилт хийж болж байна. Одоо энэ хөрсөнд хоёлаа шууд бордоог нь хийгээд зүгээр ургамал хийхгүйгээр хөрсөн ямар болох вэ гэдгийг үзье. Энийг болохоор одоо жишээ нь ийм заавал хөрсөө унгахгүйгээр хөрсөө жоохон сэргийжүүлж өгч байгаа. Бордооноос 2 халбар хийгээд тэгээ хөрстөөгөө ингээд багсраад өгч. Тэгээд ийм шавран ийм санаа гатуул шорош юм шүү дээ. Энэ ингээд ерөнхийдөө нэг 2-3 сарын дараа бол ой модны яг хөлдөн хөрс шиг юм нурж унсан юм хөрсөлчдөг байна. За, бүр нэлээд доош явах уу? Тийм, нэлээд доош. Нэлээд тагтаршсан юм гатуу хөрсөө доошоо бүр гатуу болчихно. За, энэ аль муухай юмнуудыг чигсэн ч чулуу. За, одоо бордооноос ерөнхийдөө 2 За, нэг халбаг. Гээд 2 халбаг. Энэ бордооны энэ 450 г бордоогоор бараг 20 цэцэг бордчихно тий. Тэгээ эн чинь одоо нөгөө намынгийн бүх салбараар зарагдаж байгаа шүү дээ. Тэгээд намын ийм артын салбараар тэгээ хүсвэл нөгөө захиалаад авчиж болно. Одоо энэ 450 г нь 4500. 4500. Нэг килонд 7500 зарагддаг. 1 кило бараг 40 шиг эцэг бортох нь шүү дээ. За одоо ер нь та бүхэн маань энэ хөрсөө бэлдээ одоо юу гэдэг хүлэмжийн аж ахуй ч юм уу хөрс бэлдээ гэсэн тохиолдолд ерөнхийдөө шууд энэ аргачлалаар ингэ бэлдээд одоо услаагаа хийчихнэ. Услаагаа хийгээд ер нь энэ бордоо маань 10-аас 12 сарын дараа одоо эндээ яагаад задраад хөрсөндөө шингэждэг байна. Тэгээд усыг. За ахаа усаач энэ нэлээд доош нь. Ер нь ихний удаадаа сайн услах хэрэгтэй шүү дээ. Тэгээ энэ өөрөө нөгөө энэ шахмал бордоо маань чийг авангуудаа өөрөөсөө 2-оос 3 дахин их хэмжээний чигийг хадгалаад хөрсөнд ороо байгаад. Тэгэхээр одоо усалгаад 20-оос 30% буур болдог ийм давуу талтай. Тэрс нь хөрсөө ургамлаа болддог ийм давуу талтай байна шүү. За одоо ерөнхийдөө энэ цэцгээ одоо хөрсөө хөндөхгүй гэсэн тохиолдолд яаж бордох вэ гэхээр ерөнхийдөө эхлээд нэг 2 халбаг бордоогоо аваад эндээ тавьчих. 2 халбаг гэдэг маань ойролцоогоор 30 г орчим байгаа. За тэгмүүдээ одоо тойруулаад халбагныхаа ишээр одоо 4 юм уу 5 нөх гүн рүү гаргаад. Иймэрхүү гүнтэй хатуулна. Тий. За тэгмүүдээ бордооноос аваад одоо хуваагаад доош нь шигтгээд хийчихнэ гэсэн. Ингээд юм биш үү? Чээс хатаж дээ. За ингээд шигтгээд хийчихнэ. Дараа л өчөж байгаа тий. Ингээ хөрс рүүгээ хийгээд. За дахиад нэг нөх гаргаад. За жоох ингэмээр юм байна. Жохон зайтай болгоод. Тэгээд тийш ингээ шигтэлчүүл. Айгүй хүмүүс нөгөө асуудаг байхгүй яа цэцэглүүгээ хийм бэ гэх. Өөрөө туршиж үзэх болохоор сайн мэдэхгүй байлаа. Энэ бордоо маань ерөөдөө ямар нэгэн химийн найрлага ороогүй 100% хоньны ноосоор хийсэн ийм органик бордоо байгаа. Монголын экспортод гардаг цорын бүтээгдэхүүн. Одоо бордооны төрөлтөө Герман, Америк, Унгар руу экспортод гарч байгаа ийм бүтээгдэхүүн байгаа шүү. Тэгээд та бүхэн сонирхвол E-Mart
номингийн бүх салбаруудаар зарагдж байгаа. Тэгээд ихээр авах бол Тэгэхээр авахар бол шууд 94 10 30 гээд утсан холбогдоод захиалга өгөөд хотодтой хүргэлт өнгөө орон нутгийн унаанд бас тавьж өгнө. ингээд бараг яг 5 цолоход яг ингээд тарчтай юм байна. Тэгээд үлдэгдлүүд ингээд хийчихтэй. Тэгээд жоохон хөрсөөрөө бүрхээд өчг. Яг нь ноос гэдэг маань жоохон үнэртэй учраас зарим хүмүүс нөгөө ноос бордоо маань ил гарахаар жоохон үнэр гаргаад үнэр ноос үнэртэй байна гэдэг. Тэгэхээр ерөнхийдөө энэ хөрсөөрөө ерөнхийдөө хучаад өчвөл. Гэтэ нөгөө энэ өндөрнөөс ч болоо ялаа шавдгуу гэдэг байна шүү. Хэрвээ одоо ингээд ялаа энэ хөрс өөр аюу их чихтэд их услаад ахаар аюу их чихтэн. Тэгснээр нөгөө хараа ялаатад ахаар бордооноос ингээд аваад дээгүүр нь нэг тараагаад ерөнхийдөө цацаад өгдөг байх шүү. Ингээд тэгэхээр энэ шахмал бордоо маань энэ хөрсний чигийг өөртөө аваад ингээд ялаг бас байхгүй болгодог. Хүлэмжэн дээр болохоор бидний одоо банк худалдан авдаг хүмүүсийн сайшаалтай юм болохоор зэрлэг ургуулдаг юм байна гэдэг бас саналыг хэлж байгаа. Ингээд тавьчихоо тий. Тэг ер нь бол ялаа бүргээхийн тулд нэг энэ хүн зэрэг ингээд тавьчихсан. За Одоо услах. одоо наач баг чих тавьж услах хэрэггүй бах. Одоо наач услахаа тавьж хөрсөн чихтэй. Зааж ус хийж Чүч усч тий. Энд чинь дэш ингээд болчихж шүү дээ тий. За Ингээд 2 тул 3 төллийн цэцэг бордоо. за тэгээд ерөнхийдөө энэ хөрсийг 2 сарын дараа ерөнхийдөө хийж давтаа үзүүлээ. Ямар болсон байх нь. Тэр цэцэг маань ямар болсон байх нь бас давтаж үзүүлнэ. Энэ цэцэг маань болохоор энэ цэцэгний бэби хүүхэд. Тэгээ ер нь одоо та хоёроо бордоонд итгэл үнэмшил үнэхээр энэ бордооноос болж ургаад байна үгүй байна гэдгийг мэдхийн тулд ижил төстэй 2 цэцгийг нэгийг бордоод нэгийг бордохгүйгээр орхиод 2 сарын дараа өөрчлөлтийг нүдэрээ харах болно. Тэгээд энэ бол хамгийн сайн экологийн бордоо шүү. За баярлалаа манайхаа. Дараа дахиад өөр лайв оруулъя. За баяр таа.